Зүгээр би бас зөвлөе гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр өөр бухимдлаар айл гэртч асуудал шийдэгддэг шүү дээ. Нөхөртөөгөө муудалцсан эмэгтэй ямар байдаг вүлээ? Үр хөвгтөө муудалцаж муу үг хэлж гаргачаад за одоо миний хэлсэн үгэнд нөгөөх чи уурлаад хаана очиод хэрэг тарчих вэ дээ гэж хүүгээ орой эрхийн хүлээдэг эхчүүд үстэй бид нар. Тэгээ яагаад бухимдлаа барьж чадахгүй, ойлгож чадахгүй, энд бид нар ирээд уулзж байгаа нь та бүхнийг сонсох гэж байгаа нь буруу ерөөсөө биш шүү дээ. Нам ерөөсөө ялгуурлаагүй. Хүссэн хүн болго ирээсэй гэж бид нар урилга тараасан. Тэр дундаа асуудалтай байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ирүүлээрэ гэж урьсан. Бидний урилгаар та бүхнийг ирсэн гэж бодож байгаа. Тийм учраас эмэгтэйчүүд гэдэг өнөөдрийн энэ зааланд нэг богинохон хугацаанд ч гэсэн тэр бужигнааныг би юу гэж эмэгтэй хүнийхээ хувьар эмзэг тусгаж хүлээж авбаа гэхлээр айл гэрт, улс оронд, байгууллага дотор ер нь хаач эмэгтэй хүн төвшин байвал тэр гэр бүл төвшин, тэр байгууллага төвшин, эмэгтэй хүн уурлал, бухимдал, хялалзал, хэрэлдээл байвал тэр орчин тийм муухай байдаг. Тийм учраас бид өөрсдөөсөө эхлээд төрөө засъя, энэ сууж байгаа хүмүүсийг засъя, улс эх орноо сайхан болгоё гэвэл бид нар өөрсдөөсөө эхлэх ёстой юм аа. Угаахгүйгүй. Аль намын хэн байсан ч амьдрал биднэрт нэг л бичигдээгүй хатуу хуулиар үйлчилдэг. Мөнгө хүрэхгүй байвал эмэгтэй хүн зовдөг. Үр хөвгт нь хүмүүжлэхгүй байвал эмэгтэй хүн зовдөг. Монгол эр хүн уулаасаа айлын ноён нуруу алсыг хардаг. Уужуу тайвнаар ард гэр амьдралаа аваа явдаг. Албан байгуулагтаач тийм л ханддаг. Тийм учраас энд сууж байгаа бүх эмэгтэйчүүд одоо нэг зүйлийг ойлгосоо гэж би зөвлөх гэж байна. Тэр маань юу гэхээр одоо бид гэрийнхээ орчноос гарах болжээ. Үнэхээр гэрээсээ гарыг бүгдээрээ. Тэр нь юу ч хэлэх гэж байна вөхлээр гэр бүлийнхээ амьдралыг орхиё гэж байгаа биш. Гэрийнхээ асуудлыг шийдээд ойлгоод тооцоо судалгаа хийгээд тэгээд нийгэм рүү орё. Хэнд хаана очиж үгээ хэлэх ёстой юм. Асуудлаа хаана ярих ёстой юм. Хаана өргөдлөө гомлоо тавих ёстой юм. Хаана төрийн дэмжлэг байгаа юм бэ гэдгийг ойлгож бүгдээрээ ярих чадал потенциал энэ заалаар дүүрэн байна. Гэхдээ бухимдалгүйгээр хамгийн муухай үгийг бие биенийгөө хэрэггүйгээр байгаа бодит зүйлээ хүлээн зөвшөөрч эмэгтэй хүнд гоё үг хэлэх юм бол хүүхэд нь нөхөр нь бүгдээрээ л итгэл үнэмшилтэй аз жаргалтай байдаг. Эмэгтэй хүн хараад ерөөл хилээд эхлэх юм бол тэр орчин тийм болдог. Тийм учраас нийгмийг гэрэл хийгээтэй байлгах. Би үгийнхээ эхэнд хэлсэн цагаан өнгөтэй цагаанаас өөр өнгө эмэгтэй хүнээс битгий харагдаасаа. Тэр муухай ууртаа улаан өнгө, тэр муухай ойлгомжгүй алга ирээн өнгө эмэгтэйчүүдээс битгий харагдаасаа гэж би чин сэтгэлээс үлдсэн шүү.